80 гэх энэхүү анимашн бүтээл нь 2009 онд нээлттэй хийсэн ч тухайн үед Carol-ын дарагдаж төдийлөн олонний анхаарлыг татаж чадаагүй. Гэвч энэ уг бүтээлийн чанарыг огтхонч муу гэсэн үг биш юм. Үйл явдал, дүрслэл, философи, дуу дүрсийн зохицол гээд бүх талаараа маш чамбай, ухаалаг хийцтэй болсон бүтээл байдаг. Зүгээр л буруу цаг хугацаанд нээлттэй хийсэн болохоос 2009 он гэдэг бол уран бүтээлчид санаагаа чөлөөтэй илэрхийлж, үзэгчдийг нарийн гүн агуулгаар гайхшруулж исэн үе. Бүтээлүүдийг албаар улс төржүүлж, сошиал мессеж шингээж, хүчээр гажууд болох нь ховор байлаа. Сүүлийн жилүүдэд pop соёлоор дамжуулж, маш олон кино цуврал дээр зориудын төлөөлөл, forced representation-ыг үзэгчдэд толгох болсон. 2009 оны 80 шиг бүтээлүүд уран сэтгэмж, хувь хүний үнэт зүйл дээр тулгарлаж байлаа. Харин өнөөгийн маш олон уран бүтээлүүд уран сэтгэмжээр биш, бодлогын тушаалаар бүтээгдэж байгаа мэт санагдах болсон нь хин хүний дургуйслыг төрүүлж байна. Жишээ нь бидний мэдих Little Mermaid, Snow White, удахгүй нээлттэй хийх HBO-ийн Harry Potter, тэр ч байтугай алдар тоолкны Elfwood гээд маш олон бидний мэдих сэтгэл тоногсон бүтээлүүдийг заавал өнгөт арьсдгүүн оруулж хүчилдэггүй байсан цаг үе. Үзэгчдийн ихэнх нь ийм өөрчлөлтөнд дургүй байгаагийн гол шалтгаан нь арьс өнгөний үзэл гаргаж байгаадаа биш, харин зохиол, түүхэн агуулга, дүрийн сэтгэл зүйг үл хөндөлж үзэгчдийн нүдэн дээр хүчээр өөрчилж байгаад л асуудал байгаа юм. Сүүлдээ кино бүрт бараг л ижил хүйснээ сонирх нь ингийн юм шиг харагдуулж, ийм дүр оруулаагүй л бол расист болчихдоггүй байсан цаг үе юм да. Ингээд та бүхэндээ 2009 оны 80 гэх бүтээлийг заавал үзэхийг хүсээд кино товчлолтоо орцгоё. Химэл оюухан хүндрэлтний эсрэг босож, дэлхийн ертөнд сүрлийн ирмэг дээр ирсэн тухай өгүүлнэ. Даван хүүхэлдээ ээж байгаа эрдэмтний хэсгээр кино маань эхэлдэг. Үлгсэн утсан тасран газар унахад түрүүчийн урлаад исэн даван хүүхэлдээ ам орно. Гэрээр хөл дээрээ тогтож ядна, өөрийнх нь урд исэн төхөөрөмжөө аван доош харахад түүнийг урлаж исэн эрдэмтэн хүсэн байгааг олж хардаг. Ийхүү эргэн тойрны ажин харваас тэрээр жижигхэн өрөөнд дотор байгаагаа анзаарсан даруйд шуудгал цонхны зүг чиглэнээ нь харваас дэлхийн ертөнд юу ч үгүйс үүдсэн байдаг. Даван хүүхэлдээ маань доор нэг зүйл хөдөлгөөг анзаарч дуудахыг оролдовч даанч түн дуу хоолой байдаггүй. Өнөөх төхөөрөмжөө цээжиндээ хийн түрүүчийн хөдлөөд байсан зүйлийн зүг чиглэн явна. Симэрхэн төхөж байснаа өөрийг нь анзаарсныг мэдээд ойролцоох төмөрлөн азанд нуугдаж, ойртод ирэхэд найзандаа нүүрлэн шууд л илсээд авна. Гэтэл тэр нь өөртөө адилхан хүүхэлтэй байхаас гадна ярьж чаддаг ба түүнийг зөндөө удаа хайснаа хэлдэг. Мөн түүнийг дуу хоолойгүйг анзаарч эвдэрсэн хүүхэлтэй нь спикер авч түүнд суулгаснаар дуу хоолойтой болгож өгдөг. Wait. Almost there. Friend? Үүнээс цааш нуруунд ирэх дугаараар нь дуудаад явцгаая. Энэ болохоор дугаар 2, харин энэ бол дугаар 9. Дугаар 2 9-ийн цэжиндэх төхөөрөмжийг авч үүнийг ямар учиртайг нь түүнийг санах ёстойг хэлнэ. Тэд хоёулахнаа биш гэдгийг ч түүнд хэлдэг. Гэтэл хаана ихтэй чимээ гарахыг сонсон дугаар 2 с ижиг авч 9-ийг бушуухан л нүгд хэмээн өөрөө зэвсгээ авна. Эргэн тойрны ажин байтал хойноос нь роботнохоо гарч ирнэ. Түүнийг цохин унгаан бариад авна. Манай хүн бас мөчөөг өгөхгүй жадаа шидэж хөөхөн эсэргүүцсэн ч түүнийг шууд л чулуудж орхиод өнөөх төхөөрөмжийг авч дугаар 9-ийг төмөрлөн азанд байгааг анзаарч мөн л дайрахад хуучин бооны хугархаа дугаар 2 түүнөр чулуу шидэн саатуулснаар 9-ийг аварч өөрийгөө золиослон роботнохоо түүнийг үйлдвэрлээ авч чаддаг. Дугаар 9 цааш явахдаа шархаад хэлэхгүй газар унахад түүнийг нэг нүдэд толоос анзаарч гэртээ авчран түүнийг эмцэн мөрийг ойж өгдөг. Түүний дугаар нь 5, гэхдээ нэг нүдтэй болохоор нь түүнийг нэг нүдтгээ дуудаад явцгаая. Тэдийг ийн ярилцсан байх зур гаднаас дугаар 1 зөрүүд өвөө зантай хүүхэлтэй орж ирнэ. Нэг нүдтийг дугаар 9-ийг хотоос олсныг сонсож түүн рүү уурлана. Тийшээ явахыг хориглосон. Түүнд мангаснаас өөр зүйл байхгүй гэж хэлэхэд дугаар 9 дугаар 2-ыг мангас авч явсан. Тэр амьд байгаа. Түүнийг аврах хэрэгтэй гэхэд өвөө зант маань дугаар 2 бол бүтлгүй амьтна. Түүнийг март гэсэн ч 9 маань түүнийг аварна. Ингээд хайж болохгүй гэсэнд гаднаас нэг том бүдүүн битээ гартаа 2 хутган сэлэмтэй хүүхэлтэй ороод ирдیں۔ Бүдүүнийгээд явъя. Бүдүүнээ өвөө зантын үгнээс гардаггүй юм билээ. Өвөө зант үргэлжлүүлэн намайг дагаад яв. Би чамд нэг зүйл үзүүлээгээд хувингаар хийсэн гар лифтээр дээш гарч нэгэн газрыг үзүүлнэ. Ийм өгүүлдэг. Тэднийг анх ухаан орох үед дэлхийн ертөнцид хүн болон роботуудын хоорондын аимшигтай дайн өрнөж ижээ. Хортуудаа тэдэнд нөлөөлдөггүй ба роботууд ч тэднийг анзаараагүй байна. Дугаар 1 бусдыгаа цуглуулна. Энд хорогдох болж тун чудалгүй дайн дуусаж бүхэн төрлөخت нь ам өргөдөжээ. Одоо харин балгаснаас нэг юм хайгаад байгаа түрүүний мангасал үлдэж тэдэж түүнийг зогсгосноош үүнээс гарахыг хориглосон байна. 9 дугаар 2-ын хувьд тавилан шийдэгдээгүй гэсэн ч өвөө зантны яхийг чинь шийдэх хүртэл самхад байж байгааг тушаадаг.
Үн хаахын талд нь дугаар 6 нөгөө төхөөрөмжний зургийг зураад ханаар нэг үлгсэн байдаг. Энэ төхөөрөмжөнд л нэг учир байгаа юм шиг байгаа. 9 дугаар 2-ыг аварцгаая. Тэр үйлдвэрлэлөө мангас дугаар 2-ыг аваад явсан гэсэн ч нэг нүдэд тэр газар бол хориотой бүс. Амьдрал бидэнд дөрмийн мөрдгийг сургасан гэхэд та нар яагаад нэгийн үгийг сонсдог юм бэ? Бидэнд удирдахч хэрэгтэй. Хэрв тэрний буруу байвал яах вэ? Надтай хамт яваач. Би үүнийг ганцаараа хийж чадахгүй. Би чадахгүй нэ. Тэр чамайг аврах байсан биш гэж юу хэмээн ганцаараа явахаар болдогч нэг нүдэд маань бодлоо өөрчилж бидэнд газрын зураг хэрэгтэй гэснээр шинэхэн танилуд маань хамтдаа дугаар 2-ыг аврахаар явцгаадаг. Тэд цааш явцгааж байхдаа газрын зургаа салхинд хийсгэж хойноос нь авах гэж явахдаа унангаа алдаж мангасын мөр бүхий хонгил олтол нэг нүдэд яг л тамраа орох хаалга шиг. Тэд өвдөрсөн машинаас гэрлийг нь салгаж авна. Дугаар 2-ыг авч явдаг байсан зэвсэг дээр суурлуулна. Хөөрхөн гэрэл хийгээд хонгил руу орцгооно. Ийхүү манай хоёр баатар маань эцэст нь үйлдвэрт ирнэ. Дотогш ороход дугаар 2 маань торонд хоригдсон байдаг. Тэд хоёрыг суллах гэж байгаад мангас нөгөө төхөөрөмжийг нэг зүйлд холбох гээд оролдож байснаа тэднийг анзаарч эдэн рүү дайрч нэг нүдэд нумаараа харавтал ингээд болон шахагдаж яахаа мэдэхгүй байтал хаанаас ч юм хэрийний багтаа хүүхэлтэй гарч ирнэ. Мангасын толгойг цавчиж түүнийг устгадаг. Тэр хүүхэлтэй дугаар 7 байдаг. Эмэгтэй холоотой учир түүнийг догигээ дуудаад явцгаая. 7 цайцд бахаас залгсан учир тэднийг орхин явсан байж. Тэдэд сүүлчийн аратан устгаж хөөрхөн баяр хөөр болж байх үед 9 маа нөгөө төхөөрөмжийг авна. Араадны холбох гээд үзээд байсан газарлаа хийж орхитол нөгөөх нь идэвчиж дугаар 2 чи санахгүй байх гэж юу хэмээн салгах гэж оролцсон ч чадалгүй нөгөөх нь дугаар 2-ын сүнсийг сор 8 ордог. Тэдэж байдал бишгүүцсэн болохыг ухаарч гүүрээр дамжин цухтаана. Тэдний аим оруулсан зүйл нь өмнөх мангас гээжтэй харьцуулшгүй олон гартай робот байх ба тэрхүү үйлдвэр нь ч зэвсгийн үйлдвэр байдаг. Догийн өндрөөс төвшлэгдэн хариугүй роботын баригдахын даваан дээр нэг нүдэд гэрэл асааж анхаарлыг нь сарниулж догийч зүгтж амждаг. Нуран гүйсэж робот нэг нүдэд 9-2-ыг барих нь гэтэл сэргэлэн догийн үйлдвэрийн араанд төмөр холбоно чимээ гаргаад тэр хоёрыг аван төмөр хоолоогоор дамжин зүгтаацгаана. Тэд яг юу хийчээс сэрээч вэ? Үйлдвэр дахин ажиллагаанд орж нөгөө мууч нь өөргөө Тони Старк гэж бодсон шууд зэвсэг үйлдвэрлээд эхэлнэ. Догийн машины талаар олж мэдхээр нэг нүдэд 9-2-ыг дагуулна өөрийн нуувчиндаа хурч ирдэг. Нуувчин дахиад 2 ихээр яг л хүүхэд чиг хүүхэлтэйнүүд байх ба тэд бол дугаар 3 болно дугаар 4-үүд юм. Догийн тэдэнд нэг нь аимшигтай робот сэрээснийг хэлэхэд ихрүү тэдэнд тэрхүү машины талаар үзүүлдэг. Гитлерийг санагдуулах ус нэгэн канцлер болно киноны ихэнд гарсан эрдэмтэд хамтдаа байх ба нөгөө роботыг голдоо барьсан байдаг. Үргэлжлүүлэн бичлэг үзүүлэх ба химэл оюун ухаантай машинаар өөр машинууд болон зэвсэг үйлдвэрлүүлж бусад оронд дайн зарлан нийцлэн авч. Гэвч мэдээж машинууд хүн төрөлхтний эсрэг болсноор одоогийн нөхцөл байдал үүссэн байна. 9 нөгөө төхөөрөмжийг машинд холбосноос тэр машиныг сэрээсэн. Үүний талаар асуухад ихрүүд юу ч мэддэггүй ба нэг нүдэд наад зурагч нь 6-гийн зурдаг зурагнууд байна. Хоёр түүнийг нэг зүйлийг санах гээд байгаа гэсэн гэхэд 9 очиж үзье гэхтэн доги нэг дээр очих хэрэггүй. Машиныг хүчээ авч байхад нь бид түүний хорионд байх хэрэггүй. Яасан ч үгүйгээд яваад өгнө. 9 ганц нүдэд 2 цайз руу нууцаар нэвтрэн 6-гийн зурсан зургийг хайж байгаад бүдүүнэд баригдсан нэг дээр хүрэгтэн ирдэг. Нэг ч өвөө зангаа гаргаад л юу хийж их вэ? Би та нарт хэлсэн бэдтэй. Хоёр чиний тухай юу ч гэж ярьсан байлаа гэсэн. Чи бол төгсгөлийн эхлэл. Чам зүгээр л эрх мэдэл хэрэгтэй энэ төр гэд ухамднаад эхэлдэг. Харин тийм юу н эрх мэдэл? Ганц нүдч бас ингэж асуудаг л та. Тэгсэн нэг миний эрх мэдэл ганцхан минийх гэд эсмийг л зан гаргана. Ёсооч гайхаал чи юугаа димэрэд байгаа юм бэ? Өөрийгөө дэлхийн ертөнцийг захирж байгаа гэж бодоод байгаа юм уу? Намайг ямар учиртайг мэдээдэх гэж хоёр явуулсан гэтэл 6-гийн нэт 6 барин гарч ирснэ. Санаарай. Чи эргэн ирэх ёстой гэд учир нь алдахгүй юм хэлдэг. Ёсооч энэ байна. Энэ зүйл машиныг сэрээсэн. Би юу санах ёстой юм гэхэд өвөө зант энэ зүйл чинь хуйлдаан. Та нар нийгэмд аюултай. Эд зүйлсийг нь хураа гэд бүдүүнээ ч эд зүйл гэснэ. Нөгөө хоёрыг дээрлэхт гэрээ дээрлэх нь. Тэгсэн ёсоо чи ойлгохыг хичээхгүй байна. Хулчгар амтан гэсэнд өвөө чи өөрийгөө хин гэж бодоод байгаа юм. Би энэ дэлхийг захирах гэж ирсэн. Гэтэл чи энэ ертөнцийг сүйтгэх мангасыг сэрээсэн. Чи үүний л төлөө ирсэн гэсэнд ёсоо маань харин чи бол хөгшин зүнэг бас хулчгар амтан гэд муудалцаж байсан чинь нөгөө машины бүтээсэн шувуу робот ороод ирдэг. Бүдүүнээ дээрээ очсон ч юуж болдоггүй. Үгэн цаан тонглоор зүхтэж үлдсэн хэд хувингаар хийсэн лифтээр өсрөн доош буусан ч шувуу олсыг нь таслаад ёсоо дээр үлдчихдэг. Тэд байшингийн дээврээр дамжин цааш зүхтааж шувуу бүдүүнээ болон өвөө зант хоёрыг чиглээд ирсэнд бүдүүнээ бас овоо нэг хутгаа шидээд сэнсийг нь эвдэлж дөнгөнө. Гэхдээ өөрөө дүүжлэгдээд үлдчихдэг. Шувуу нь робот буцаж ирэхэд ёсоо дээврийн төмөр ашиглан нарны гэрлийг ойлгож чиглэлийг нь алдагдуулдаг. Дээвэр дээрээс доогийн өсрөн гинтийн дайралт хийгч бүтлгүүтэж дахин дайрахтаа хүлээ гэмтэн бүдүүнээ олсыг нь таслаж шувууны олсон онгоцны сэнсэнд холбогддог. Нэг нүдэд 6-2 сэнсийг ажилуулж
Шувууг сэнсэн татуулсан ч дугаар нэгийн нөмөргнөөс дуурн авахд ёсоо нөмөргөө хай гэсэн зүрүүд өвөө эргэлзэж байснаа аргагүй нэрхэн нөмөргөө тайлж шувууг дарж чаддаг. Хорогдох байраа шатаасан тэд өөр нэг газар олж хоног төөрүүлэхээр болно. Бүдүүнийг мананд гарахыг өвөө тушааж бүдүүнээ гадна гарснаа сорон гаргаж ирээ мансураа наачдیں۔ Ийм болохоор ч тэнэг байдаг байх л та. Хоёр ихэр номон дотроос хүүхэл дэрүүс сүнсээ шингээж байгаа талаарх зургийг тэдэнд харуулж хажуудан байсан төхөөрөмчний зурган дээр 6 схемээ байрлуулж ёсөөг өнгөрснөө сана гэхэд гаднаас дугаар нэг орж ирээд өнгөрсөн үеийн тухай март юу ч тохиолдсон ямар ч хамаагүй амьдралаа үргэлжлүүл гэхэд ёсөө чи нэг юм мэдэж байна гэсэнд бүх гайхамшиг шинжлэх ухаанаас болсон гэдгийг л мэдэж байна. Нөгөө их мэдгч дугаар 2 хаана байна? Роптон зэлгүүлсэн. Чи ч гэсэн утгагүй шангаа хүртэнгээ зүнэгрэн. Ёсөөч чи түүнийг хот руу өөхөг гэд явуулжээ гэхэд гэхдээ чи хөнөөгөө үздэй гэж байдаг. Үүнийг мэдсэн дооги өвөөг бол чи алуурчин хэмээн нүгүү хийх гэхэд нь ёсөө түүнийг зогсоодог. Ёсөө нэг зүйлийг ухаарч анх ухаарсан өрөөрөө буцах хэрэгтэй болно. Бүдүүнээ гадна мансуурч байснаа эвгүй чимээ сонсож чимээний хойноос хөөдөг. Дугаар 2 шиг зүйл гарч ирснээ гэрэл анивчлал түүнийг хөшөөж орхидог. Харин энэ хооронд дугаар 1 би дэлхийг захирахаар ирсэн энтергээд өөрөө өөртөөгөө ярилцаж явж байхдаа дугаар 2 шиг зүйл гарч ирээд бас л түүнийг ховстоо зогсоож өгдөг. Яг үндэ тэр хүүхэлдээ нь хоёрыг ашиглаж хийсэн хүүхэлдээ толгойтой 60 хөлчөг робот байдаг. Үлдсэн хэд мас ижиг аав нь гүүн очиход аль хэдийн бүдүүнийг дотроо хийж гисэн дугаар 1-ийг оёод байж үдээ. 9-1 нүцт хоёрыг ховстож байхад нь доогийн сүүлийг нь хотго шидэд хан зоож дугаар 2-ын биеийг салгаж чаддаг. 9-1 нүцтээс сутга аав нь олсыг таслах гэсэн ч робот доогийг бариад авчихна. Нэг нүдэд гинт ухаан орж хүүхэлтэйг харавсан ч ямар ч нэмэр болдоггүй. Тэднийг аваад явна. 9 аврах гэсэн ч чадалгүй зугатаалгана. Эргэж ирнэ дугаар 1-ийг тэднийг аврыг гэсэн ч холчгоор өгнө. Эхлээд ямар ч үнээр байсан хамаагүй зугтъя гэж байдаг. 9 зугтаад ямар ч нэмэргүй болохыг роботыг устгаж үлдсэн хэдэ аврыг гэхэд нэг удаа чи миний тушаалыг зөрчсөн. Тэгээд яаснаа хар хэмээн дугаар 2 руу заадаг. 9 доогийг яагаад зорхихгүй хэмээн дугаар 2-ыг оршуулна усанд хөвүүлнэ. Тони Старк робот чинь дахиад бөөн харуул робот үйлдвэрлэжсэн байдаг. 9 үйлдвэрлэлөө ганцаараа орохоор шийдэж хэрвээ намайг эргэж ирэхгүй бол үйлдвэрийг устгаарай хэмээгээд өөрөө яваад орно. Яаж устгах вэ гэхээр ойролцоон газрын тосны үйлдвэр байгаа юм билээ. Тэгэхээр асаанта 9 гэрлээ аваад дотогш нэвтрэнэ. Түүнийг ороход нөгөө 60 хөлт чинь бүдүүнээ гаргаж ирэн роботонд соруулж идэг. Доогийг соруулах гэхэд нь 9 арга сэдэн түүнийг дууд нь хуурч авч ирээд араанд хөлж гидсийг нь задлаад доогийг аварч чаддаг. Үлдсэн хэд маань гарч ирэхийг нь хүлээн тос бэлдэнэ. Нэг нүдэд хайцсан юм бол гэхэд өвг нь ойлгомжтой шатай гэж шүтэнцээ булаахыг оролдоно. Тэгж аваад эргүүлийн роботнуудад баригдчихдаг. Нөгөө талд машин 9 доогоо ирийг анзаарч өөрийн жижигүүдийн хамтаар хойноос нь хөөн. Цаг нь ирээгүй байхад өвгөн сандарч нэг нүдээс шүтэнцийг авна. Манай эдийг шатаах гэсэн ч нэг нүдэд зогсоож 9 доогоо ирийг дөхөн хэрэгт нь түлштэй савыг шатаан хонгил руу өнхрүүлнэ. Ингэж үйлдвэрийг тэр чигтэн дэлбэлж орхидог. Ингээд бүх зүйл дуусаж хөгжим тавьж баярлан хөөрцгөнө. Нэг нүдэд хуурцаг дундаас дуу хайж байгаад нэг хуурцгийг газрын нуруу өнхрүүлэн хойноос нь хөөж байгаад тоосон дундаас машин гарч ирэхийг анзаарч харамсалтайгаар сүнсээ дүүнд соруулна. Машинд соруулсан сүнс нь яг үндэ шууд устдахгүй дүүн дотор боловсруулагддаг юм шиг байлээ. 6 гинэт ухаан орж тэрхүү багаж бол эртний түлхөөр чамд хэрэгтэй бас машинд хэрэгтэй эхлэл рүү буц гэхийн завдалгүй доогийг үрийг нурааж машин 6-г бариад авчихдаг. Дугаар 1 машиныг устгахыг гэсэн ч 9 устгаж болохгүй. Сүнснүүд дотор нь байгаа. Бид одоо ч тэднийг аварч чадна гэсэн ч доогийн дугаар 1 2 тэд нэгэнд өнгөрсөн л гээд үдээ. Гэвч 9 би бууж өгөхгүй хэмээн анх ухаан орсон газар руугаа буцаар болдог. Тэрээр буцаж ирнэ. Эрдэмтэн түүнд зориулж үлдээсэн зурвасыг олж үздэг. Түүний бичсэн зурваст анх энэхүү машиныг шинжлэх ухааны зорилгоор ашиглах төлөвлөгөөтэй байсан ч канцлер хэлсэн амлалтаа зөрчсөн юм. Гэвч энэ зөвхөн ганц түүний алдаа биш. Энэ машин зөвхөн миний оюун ухаанаас төрсөн. Гэвч дан ганц энэ хангалтгүй байсныг би одоо ойлголоо. Миний бүтээл ухтаа гүн дутагдaltaй бүр аюул дагуулсан байж. Учир нь түүнд хүний сүнс дутагдaltaй байсан юм. Тийм болохоор л удирдах байсан хүмүүсийн гарт амархан завхарсан. Мөн би та нарыг бүтээсэн юм. Та нар бол хүн төрөлхтний сүүлчийн төлөөлөл. Та нар бол бүгд миний сүнсний хэсгүүд. Та нар болно энэ төхөөрөмжний гарт ирээдүг үлдээж байна. Одоо харин сайн хараад санаж ав. Ийхүү бичээд тэрээр өөрийн сүнсний сүүлчийн хэсгээ 9-өд өгсөн байж. Ийхүү 9-ог буцаж очиход машин гүрнээсээ гарсан байх ба тэд түүнийг буугаар бодон сүйтгэх гэж байдаг. 9 тэднийг зогсоож эрдэмтэн тэр бол бид. Тэр бидэнд сүнсээ өгсөн хэмээдэг. Гэсэн ч дугаар 1 үгэнд нь оролгүй машиныг бууддаг. Гэхдээ гол зэгт нь ондоггүй. Тэд цааш тухтааж 9
Машин бидний сүнсийг түлхүүр ашиглан булаадаг. Бид үүнийг тэрний эсрэг ашиглаж чадвал түүнийг устгах чадна. Би өгөөш олъё. Харин та нар түлхүүрийг ашиглан түүнийг унтраах хэрэгтэй хэмээн салгах аргыг нь зааж өгдөг. Машин чирж тэднийг галлана. Тэд бүгд шидэгдэж ёсоо зогсоох гэтэл доогийн түүнийг чамгүйгээр хийж чадахгүй гэхэд би энэ бүхнийг эхлүүлсэн. Би үүнийг дуусгах ёстой хэмээн өгөөш олохоор явна. Энэ үед тэд бидэнд юу ч үлдээгээгүй. Бүр юу ч. Гэтэл бид яахаараа тэдний хийсэн алдааг залруулах ёстой гэж. Заримдаа нэгэн золиос болох ёстой байдаг. Ингэж хэлээд дугаар 1 өөрийгөө золиослож машиныг саатуулна. Ёсоо шуудхан төхөөрөмжийг салгаж авсан ч машин анзаарч авахар дайрахад ёсоо төхөөрөмжийг түүний эсрэг ашиглаж устгадаг. Ийхүү үлдсэн хэд маань амь өргөцсөн бусад нөхдийнхөө өмнө тэдний дугаар бүхий туг зоож төхөөрөмчнөөс тэдний сүнсийг сулдаг. Тэд бүгд нэг нэгээрээ гарч ирсээр Тэнгэрийн зүг нисэн одож бороо болон тэдэн дээр буудаг. Энэхүү кино бол зүгээр нэг хиймэл оюухан болон хүн төрөлхтний хоорондын талаар өгүүлсэн кино биш бөгөөд гагцгүй хүн гэдэг цор ганц оюуханаас бус ёс суртахуун, ёс зүй гэдэг зүйл ямар хэрэгтэй байдаг. Хүн байх гэдэг нь ямар хэцүү вэ хэмээх философийн гүн сэдвийг хүндсэн бүтээл юм. Тус кинонд гарах 1-с 9 хүртэлх дугаарууд нь эрдэмтний зан чанаруудын илэрхийлэл байдаг. 1 бол удирдагч, 2 бол шинийг сэдэгч, 3 бол эрдэмтэн, 4 бол архивч, 5 бол энэрэгч, 6 бол мөрөөдөгч, 7 бол дайчин, 8 бол хүч, 9 бол баатар гэсэн бэлэг тэмдгийг илэрхийлсэн байдаг байна.